За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. ТМ телевиз дээр 7 хоног болгон бэлтгэж байгаа 11 шийдэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн бидний ярилцах сэдэв бол Улаанбаатар хотын боловсролын асуудлыг ярихаар бэлтгэлээ. Тэгээ өнөөдөр бас студ төрөлцсөн ирсэн үнд зочдыг танилцуулъя. За миний зүүн гарт талд Монголын сурагчдын холбооны тэргүүн Сэлэнг хүрэлцэн ирсэн байна. За мөн нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Баяр Магна хүрэлцэн ирсэн байна. За мөн удирдлагын ухааны доктор, олон улсын эрх зүйч Арилди Бүрв хүрэлцэн ирсэн байна. За мэдээж одоо нэвтрүүлгийн маань байнгын оролцогч доктор Амарснаа хүрэлцэн ирсэн байна. Ингээд өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол Улаанбаатар хотын боловсролын асуудал ярилцсан. За мэдээж эхлээд бол хэдүүлээ сургуулийн өрх боловсролын асуудлаар ярилцаад, тэгээд ерөнхий боловсролын асуудлаар ярилцаад, тэгээд дээд боловсролын асуудлыг ярилцаад, тэгээд шийдэл рүүгээ орё гэж ингэж төлөвлөж байна. Статистик товармтын тухайд бол нэг юм байна л да. Улаанбаатар хотод нийтдээ нэг 564 цэцэрлэг сургуулийн боловсрол олгож байгаа. За үүнээс бол одоо төрийн өмчийн 204 цэцэрлэг, төрийн бус өмчийн 360 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа. За үүнд бол 92400 хүүхэд багчууд маань суралцаж сургуулийн боловсролыг олж авч байгаа юм байна гэсэн юм статистик товармт бол байдаг юм байна. За үндсэндээ бол одоо төрийн өмчийн цэцэрлэгээс төрийн бус өмчийн цэцэрлэг маань бол 160 гаруй тоогоор илүү үйл ажиллагаа бол явуулж байна. Тэгээд өнөөдөр бас нийслэлийн боловсролын газрын мэргэжилт ирсэн байгаа учраас Баяр Магна дараагаас яриагаа эхлүүлье гэж ингэж бодож байна. Тэгээд өнөөдөр бас сургуулийн боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн тоо маань 92400 хүүхэд хамрагдаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын маань сургуулийн боловсролын асуудлыг ямар шатандаа явж байгаа вэ? Ер нь эцэг эхчүүд сургуулийн боловсролд хүүхдүүдэд бас бүрэн хамруулж чадж байна уу гэдэг асуудлаас эхлээд яриагаа эхлэе гэж бодож байна. Самбцаа та бүхэнд мэндийг хүргье. Энэ нийслэлийн одоо сургуулийн өмнөх боловсролын асуудал бол нийслэлд одоо 92000 хүүхэд хамрагдаж байгаа гэсэн статистик байгаа. Энэ бол одоо төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд хамрагдаж байгаа нийт хүүхдийн тоо байж байгаа. Ер нь бол сүүлийн жилүүд одоо төрөлт тус маш их нэмэгдсэнтэй холбоотой сургуулийн өмнөх боловсрол бага боловсролын юу бол нэлээд хүндрэлтэй болж байгаа. Одоо бид нэр шатараас арга хэмжээ аваад төрийн улсын төсөв болон одоо нийслэлийн төсвөр сургууль цэцэрлэг ба сургууль цэцэрлэгийн зохицуулбарыг барьж байгаа боловч хүүхдийн өсөлтийн хурд маань одоо бидний барьж байгаа хөрөнгө оруулалтаас бол бага байна. Хурдыг гүйцэхгүй байгаад байгаа. Тэгээ ер нь шатараас арга хэмжээ авч байгаа. Энэ дээр бид нэр юу гэхээр одоо цэцэрлэгүүд Дэлхийн банкны сүүлийн 4 жил гэхэд одоо Дэлхийн банкны 19 цэцэрлэг ашиглалтанд орлоо. Улсын төсвөр бас тодорхой хэмжээний цэцэрлэгүүдийг барьж байна. Мөн одоо сүүлийн 2-3 жилд одоо дүүргийн орон нутгийн хөрөнгөөс бол дүүргийн засаг дарга нар санаачлал гаргаж дүүргийн орон нутгийн төсвөөс бол цэцэрлэгүүд барьж байна. За одоо үндсэндээ бол элсэлтийг бол хавар үтгэдэг болчихсон тийм ээ. Сургууль цэцэрлэгийн элсэлтийг хавар үтгэдэг болчихсон. Ингээл хэдэн өдрөөр эцэг эхчүүд маань цэцэрлэгт хүүхдээ өгөхгүй л очролж байгаа тийм ээ. Тэгэл бид нар өөрсдөө мэдж байгаа хэвлэл мэдээлэлээс авч байгаа. Хонон очролроо 2 хонлоо, 3 хонлоо гэх. Тэгээд хүүхдээ өгч чадсангүй гэдэг асуудал. Тэгээд улс орны бол уг нь бол тэргүүлэх салбар өөрөө бас боловсролын салбар. Боловсролтой иргэнтэй байж улс орн хөгжнө. Тэгэхээр тэр боловсролын шат чатны боловсролыг бол иргэд хүүхд багчууд маань эзэмших ёстой. Тэгэхээр суудлын хүрэлцэн хангамж, цэцэрлэгийн хүрэлцэн хангамж маань бас дутагдaltaй байгаа учраас эцэг эхчүүд маань тэгж хонон өнжин очрлоод хүүхдээ өгч байна. Тэгээ миний зүгээр авч байгаа мэдээлэлээр гэдэг юм статистик товармтаар бол нийт одоо сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдийн маань 60 орчим хувь нь бол сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. 40 орчим хувь бол хамрагдаж чадахгүй байна гэж. За мэдээж төрийн бус өмчийн буюу хувийн хвшлийн цэцэрлэгүүдэд бол хамрагдаж байгаа хүүхд бол сургалтын төлбөр төлөх чадвартай айл өрхийн хүүхдүүд хамрагдаж байгаа тийм ээ. 150-аас одоо дээш өртөг бүхийн төлбөртэй сарын тийм ээ цэцэрлэгүүд байгаа. Тэр болгон маань иргэд маань тэр төлбөртэй цэцэрлэгт өгч чадахгүй байна. Тэгэхээр одоо Амарсана доктор бол одоо бас л эцэгхийн төлөөлөл тийм ээ. Тэгэхээр энэ сургуулийн боловсрол дээр бас ямар бодолтой саналтай байна. Тэгэхээр би нийслэлийн иргэдийн хуралд одоо байгаа шүү дээ тий. Тэгээд миний сонгогдсон тойргийн хүрээнд бол 4 Баян зөв дүүргийн 4 хороо ордог юм. За тэгээд 4 хорооны нийтдээ нэг 30-40 мянган иргэд байж байгаа. Тэгээд тэр дотор бол нэг дор хаяж 40000 хүүхэд бол сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. 40000 гэдэг бол асар том тоолтой гэр хороол дотор. Тэгээ бид бүхэн энэ 40000 хүүхдийг цэцэрлэгээр хангахын тулд жишээлбэл улсын төсвийг
хүлээгээд томоохон бүтээн байгуулалтыг хүлээгээд бол ойрын 10-20 жилдээ бол энэ 4,000 хүүхдийг бол асуудлыг шийдэж чадахгүй нэ гэж харагдаад байгаа юм. Тэгээд тийм учраас юу хийгээд байгаа вэ гэхээр зэрэг гэр цэцэрлэг гэдэг асуудлыг нэлээд явуулж байгаа. Гэр цэцэрлэгийг бол энэ боловсролын яам болон нийслэлийн боловсролын газар эднэр бол нэг дэмжиж өгдөггүй юм байна. Яг бол богино хугацааны шийдэл яг үнийг хэлэхэд бол бүх стандартыг хангасан тийм сайхан стандарт хангасан цэцэрлэг биш ээ. Тийм утгаараа бол уг нь бол их дэмжиж байгаа юм бол байхгүй. Тэгэхдээ бид нар бол энэ гадна дотоод янз бүрийн хөрөнгө оруулалтаар жишээлбэл миний зөвхөн өөрийнхөө тойрогтлоход 2 гэр цэцэрлэгийг байгуулад хүлээлгээд өгсөн л доо. Энэ бол голдуу гадаадын төрийн бус байгууллагын тэрээр дэмжлэг аваад сангуучлалтыг гаргаад ингээд байгуулад өгчихсөн байж. Мэдээж би ч гэсэн одоо улс төрч хүний хувьд бас нэг өөрийнхөө тойрогт бол болж л өгвөл томоохон хэмжээний стандартад хангасан тийм цэцэрлэгийг бол байгуулах сонирхолтой байгаа л та. Гэтэл тэр хэмжээний хөрөнгө оруулалтыг чинь хүлээх юм бол энэ хүүхдүүд яах юм одоо ирэх одоо 10 жил 20 жил ингээл ийм байдалтай явах юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа учраас бүр аргаа бараад гэр цэцэрлэг гэдэг юмыг байгуулж. Тэгээ гэр цэцэрлэг байгуулахлаа бүр олноор байгуулахаар ингээд явж ийн л та одоо дахиад нэг гэр цэцэрлэг байгуулах асуудал гараад ирчихсэн. Нийтдээ зөвхөн миний тойрогтол одоо 3 дахь гэр цэцэрлэг байгуулах гэж явж байна. Тэгэхээр улс төрчид бол нэг ямар нэгэн байдлаар шийдэл олоод л энэ хүүхдүүдийн чинь боловсрлоор нь хангая. Хүүхдүүдийг одоо ямар нэгэн байдлаар харж хандах ийм газартай болъё гэж бодод байгаа юм. Гэтэл санснаар тэр хэмжээний хөрөнгө оруулалт нь байхгүй байгаа даа л та. Тэгээ гэр цэцэрлэг гэдэг юм чинь бас их учир дутагдaltaй. Тэн дээр чинь хангалттай одоо багш нарын хүний нөөцийн хангалттай хэмжээний юм байхгүй тийм үү? Тэр боловсролын шаардлагыг хангаж байгаа үгүй юм уу бүү мэд. Тэгэхдээ нийгмийн асар их ач холбогдолтой болчиход байгаа. Юугаар ач холбогдолтой вэ гэхээр зэрэг тэр хүүхдийг цэцэрлэгт өгснөөр тэр айлын өрхийн орлого 2 дахин нэмэгдэж байгаа. Нөгөө нэг ажил хийдэггүй ээж нь ажил хийгээд эхэлчихэр зэрэг тэр өрхийн орлого нь 2 дахин нэмэгдээд тухайн айлын бас нэг тодорхой хэмжээний нийгмийн одоо нийгэмд эзлэх байр суурь ингээ нэмэгдээ явчихна шүү дээ. Тэгээ түүнээс гадна тэр гэр цэцэрлэг байгуулахаар тэр эргэн тойронд нь байгаа амьдарч байгаа ард иргэд маань бас ажлын байртай болчихж байгаа юм. Жишээл одоо миний байгуулсан тэр гэр цэцэрлэгт бол нэг дор хаяж 10-аад ажлын байр бол шинээр гараад ирж байгаа байхгүй тэр галч багш гээл сургууль хүмүүжүүлэг туслах гээл ингээл явсаар хагаад 10-аад хүний ажлын байр бий болчихж байгаа. Ингээд давхар олон ач холбогдолтой учраас гэр цэцэрлэг ямиг бол ингээд дэмжээ яваад байгаа. Гэхдээ цаашдаа энэ шийдэл нь бол нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт зээл авч ижил шийдэгдэх байх л та. Одоо Улаанбаатар хот маань бол сая гаруй хүн амтаад 21-р зууны Монгол улсын нийслэл тийм үү. Тэгэхээр одоо бид эргээл нэг гэр цэцэрлэгээ яриа л тийм ээ. Энэ бол яг улс төрчдийн гэдэг юм одоо бас тодорхой хэмжээний шийдэл энийг болчиход байгаа юм тийм үү. Тэгтэл өнөөдөр бид нар тэрүүгээр аргалаад улс орны ирээдүйн болсон иргэдтэй тийм маягаар одоо боловсролыг гэр цэцэрлэгээр олгоод байна гэдэг бол миний хувьд би өөрөө боловсролын хүн байхгүй багш хүн. Тэгээ ингээ бодохоор бол бас хариуцлагагүй санагдаж байгаа байхгүй юу. Тэр гэрт чинь гэр цэцэрлэгт маань эрүүл ахуйн, ариун цэврийн тэр сургуулийн боловсролын тухай хуулиар заагдсан норматив стандарт тийм ээ хэм хэмжээ ямар дүүшинд явж байна. Мэдээж би тэнд аргалж ийн л та түр аргалаад. Одоо нэг хүүхэд асрах үйлчлэгээ гэдэг нэг хууль батлагдчихсан тийм ээ. Тэрүүгээр бас л аргалах юм хийж шүү дээ. Өөрөлдвөл би тэр айл өрхийн хүүхдүүдийг асарч чинь харж байна. Тэгээ тэр хүүхдээ харж ирсэн эцэг эхүүд бол нэг ажиллаа хийгээд ингээд түр өөрөө нэг юм түр аргалсан хэмжээний асуудал хийгээд байна ବୋଲି би бодоод байгаа. Тэгээд олон улсын эрх зүйн шөнийн хувьд одоо бас арилдын доктор ямар бодлоотой байна. За энэ өөрөө их том үр дагавартай асуудал л да. Цэцэрлэг хүүхдэд цэцэрлэгт өгч чадахгүй нэг нэгдүгээр эмэгтэй хүний хувьд, хоёрдугаарт одоо хуульч эрх зүйн хүний хувьд ч гэх юм уу тий. Түрүүн манай амарсан доктор хэлж байна. Маш олон асуудлууд дагалдаа явчихдаг. Тэрийг хараа сууж байгаа ээж аав ажил их боломжгүй болно. За тэр хүүхдийн өөрийнх нь хөгжлийн асуудал яригдчихэв. Эрүүл мэндийн асуудал гэх мэтчлэн маш олон асуудал. За би Монголын одоо цэцэрлэгийн нөхцөл тоо баримт янз янзын юмыг нарийн мэдэхгүй байна. Тийм учраас би энэ талаар нэг дэлгэрэнгүй сайн ярьж чадахгүй. Би зүгээр гадаадад ямар жишгээр энэ асуудлыг шийддэг юм бэ гэдэг тал дээр хідэн санаануудыг хуваалцъя гэж бодож байна. За хид хідэн аргаар шийддэг.
Жишээлбэл хамгийн түгээмэл шийдэгддэг арга бол байгууллага. Байгууллагууд тухайн байгууллагатай ажиллаж байгаа хүүхдүүдийн цэцэрлэгийг байгууллагынхаа доор одоо энэ бодвол томоохон хэмжээний байгууллагууд л байдаг бах. Нэг давхрыг ч юм уу, нэг томхон шиг өрөөг ч юм уу цэцэрлэг болгоод ингээд гаргаад өгсөн мэт. Тэгээд хүүхд аав ээж нь өглөө ажилдаа ирэхдээ хүүхдэд сургууль цэцэрлэгт нь өглөө өдөр цайныхаа цагаар орж ирээд хамт байж агаад хоолундыг нөгөөд ингээд хамт цагаа өнгөрөөчөөд тэгээд буцаад гарч идэг бүх юм шилэн тэгээд ингээд харах боломжтой камер нь үйж идэг гэх мэтчлэн ингээд нэг жижиг шийдлэр олон асуудлыг шийдчихэж байгаа юм л да. Эний чинь дагаал нөгөө замын бөглөрөл, энийг чинь дагаал нөгөө хүүхдийн хяналт одоо боловсрал янз янзын гэх мэтчлэн олон асуудлууд байна. За дараагийн нэг шийдэл нь юу гэж болдгоо гэхэлэр шинээр баригдаж байгаа байшин болгоны доор зохих хэмжээнийхэн талбайг цэцэрлэг байгуулах ёстой гэд шаардлагат одоо бий болгочихж байгаа юм л да. Тэгэхээр тухайн байшинд орж ирж байгаа айл одоо цэцэрлэгтэй. Тэгээд тухайн тэр баригдаж тэгснийхаа хариуд одоо тухайн тэр барилгыг байрсан компани ч гэдэг юм уу гэдэг зохих хэмжээний хөнгөлтийг нь аваад зохих хэмжээний татвараас нь чөлөөлөгдөд одоо төрийн асуудлыг одоо бас ингээд шийдэлцээд нь шүү дээ. Төрийн хийх ёстой үүргийг ингээд хамт шийдэлцээд. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ тогтолцоогоо бид нар бодож зохион байгуулахдаа тал одоо ашигтай байхаар тийм тогтолцоог бодож гаргаж оруулж ирэх нь л их чухал юм байна. Төрөний амарсан сайдын хэлдэг үнэн л дээ. Тэрийг хүлээгээд байвал тэгэл одоо өчнөө олон айл ядуурлаасааж гарахгүй, өвчин зовлонгоосоо салахгүй, хүүхдэн ч хөвчихгүй тэгэл ингээл байгаа л байна. Тэгэхээр бид нэр зайлшгүй өөр шийдлүүдийг хайх хэрэгтэй. Тэгээ энэ төрөний тэр гэр цэцэрлэг бол тийм ч бас муу санаа биш. Энэ дээр зүгээр зохих хэмжээний байшингийн бариад өгдөггүй маа гэхэд тэнцээ байж байгаа тэр орчин нөхцөлийг нь багшаар нь хангах одоо тэр орчин нөхцөлийг нь сайжруулах боломжийг нь бий болгоод өгөх бол бүрэн бололцоо байж байгаа. Манай төрд мөнгө зөв хуваарлаад явах юм бол за дараагийн нэг асуудал нь ихэнх улсуудад байдаг жишгээр бол тэр хүүхдийн цэцэрлэг боловсролын асуудлууд татврынхаа тогтолцоотой нэг холбоотой байдаг. Тухайлах юм бол одоо бүс нутагт нь татврын тогтолцоо нь тодорхой хувийг цэцэрлэгийн эсвэл одоо бүрэн дунд боловсролын сургуулиудаа санхүүжүүлждэг. Жишээлбэл одоо манайх тэр жишээ аваад хэлэх юм бол Сүхбаатар дүүрэг гэдэг нэг дүүрэг байлаа тийм. Тэгээ энэ чинь зохих хэмжээний татвар цугларж байгаа. Тэр татврын 5%-ийг нь боловсролын салбарт, 5%-ийг нь одоо аюулгүй байдлыг хангах цагдаагийн салбарт гих мэтчлэн ингээд хуваарлаад өгчхөр тухайн орон нутаг өөрөө бие дагаад хөгжих боломж нь гараад ирж. Манай татврын тогтолцоо өөрөө одоо бүгднгийн төвлөрүүлж аваад тэгээд эргээд одоо түгээх зарчмаар явдаг учраас энэ бол одоо татврын системээ шийтгэс нааш боломжгүй тийм л систем байгаа юм л да. Тэгэхээр миний харж байгаагаар бол түрүүний хэлсэн жишээн дундаас тэр байж байгаа байшин болгоны доор цэцэрлэг байх шаардлага тавих. За тэгээд эсвэл одоо байгууллагуудын доор цэцэрлэг байгуулад тэр урсгал зардал янз бүрийн хот төлөвлөлтийн асуудалтай. Ийм аргаар шийдэх боломжууд бол ер нь байгаад байгаа юм шиг санагддаг. Тэгээ ирэх ирж байгаа хүмүүс өөрсдөө энийг одоо юу гэж бодд юм аа. Эний чинь цаана бас эдийн засгийн тооцоол маш олон юмнуудтай уялдаж явах хэрэгтэй л да. За сэлэнгээ дараагийн хувьд одоо сурагчдын холбоо төлөөлж байгаа тийм ээ. Мэдээж сургуулийн боловсролыг эзэмшээл 6-аас хөрөнгөтэй сурагч болоо явчихж байгаа тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо хүүхдийн асуудал бол бүх улс орны хамгийн чухал асуудлын нэг л дээ. Түрүүн тайсан босрлын салбар тэргүүлэгчлүүлээ гэдэг чинь хүүхд бол хамгийн дээд эрх шиг учраас. Тэгэхээр яг энэ сургуулийн өмнөх боловсролын шат бол хувь хүний бас амьдралтаас ашгүй холбоотой. Тэр гэр бүлийн төлөвлөлтөө, эдийн засгийн асуудалтай урт холбоотой тий. Хүүхдийг цэцэрлэгтээ өгөөд ажиллаа хиймээр байдаг. Гэтэл нэг нь гэртээ үлдээд нөгөөх нь амьдралаа авчих гээд байдаг. Тэгээ нөгөөх нь түрээсийн байранд амьдрахаар түрээсийнхаа мөнгөө өгч чадахгүй. За ингээд нөгөө хүүхдийнхаа төлбөртөө цэцэрлэг өгөхээр нөгөө амьдрал ахын мөнгө нь хүрэлцэхгүй. Тэр энэ нэг амьдралын бүр маргаан гэр бүл салалт төлөвлөлт маш олон асуудал түрүүн хэлжсэн амарсан доктор үр дагавруудыг бол авч явдаг. Тэгэхээр бол миний хувьд бол юу гэж түрүүн хэлсэн бид нар шийдэх маш олон гарцууд байгаа. Жишээ нь сая ярьж аж ахуйн нэгж байгууллагууд хэрвээ үнэхээр цэцэрлэг байгуулчих юм бол татвараас нь хөнгөж хөлөөлөх ёстой шүү дээ. Тэрийг бид нар тодорхой шийдээд гарцын гаргаж өгөөд хэрвээ одоо MSS компани гэдэг хэлэхэд 1000 ажилчтай зориулаад нэг том цэцэрлэг бариад өгчих юм бол татвараас нь чөлөөлөл л дээ. Яагаад болохгүй гэж тэр чинь хувийнхаа иргэнийх нийгмийн хариуцлагын асуудал хийж байна. Нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт нь төрөөс энэ зоригтой алхмуудыг хийгээд эхлэх юм бол өөрөө бүрэн болцоо байгаа л гэж бодож байна. Дараагийн зүйл төр хүүхэд харах үйлчлэгээний асуудал дээр ярихад өнөөдөр яг түрүүн таас ярьжсэн нэг талаар аргалаад явж байгаа үнэн.
Яг бод байдал дээр харгалаа л явж байгаа. Одоо ямар сандал дээр одоо 40% одоо яах вэ? Тэ арга орсондоо иргэд хүртэл өөрсдөө нэг одоо өөрийнхөө байрандаа очиж юм хийчих, ажуудлынхаа хүмүүсээ харчих гэдэг. Тэгээ энэ асуудал явж байгаа хэдий боловч яг үнэндээ бол бид нар яаж нэхэрэ тэр хүүхэд сургах тогтолцоог бас мартчихад байгаа. Өнөөдөр цэцэрлэгт байгаа хүүхэд юу сурах хэвтэй. Түрүүн хүн доктор ярьжсэн нөө юу сураад юу авах хэвтэй юм бэ гэдэг. Тэгэд өнөөдөр харж хахад зарим хүүхдүүдийг өнөөдөр хүүхэлдэйн кино үзүүлээд харгалж шин. Өнөөдөр ахлах ангийн гүнлүүдэр очиод харъя л да. Тэгэхэд Маша мама гэдэг Google-тэй үзсээр байгаа л нөгөө хүүхэд нь гэртээ очиод Маша мамаг ээж авдар дуршаал нөгөөх нь хүүхэд нь одоо зарим улс оронд бол тэр Google-тэй ч хүүхдүүд буруу зан үйл үзүүлж байна. Тэгээд дээрээс нь багаасаа нүдний хараа одоо нүдэн өвчтөө тий тэгээд дээрээс нь янз янзын одоо сонсголын өвчтөө хүүхдүүдийг бид нар босрлын салбараар дамжиж олгоод байгаа юм биш байгаа даа гэдэг энэ айдсыг бид нар бас ярих хэрэгтэй. А нөгөө талаасаа өнөөдөр боловсрол гэдэг зүйл бол өөрөө цогц бодлого гэдэг утгаараа сургуулийн өмнөх дараагийн үе шат гэдэг бол өөрөө хүний амьдралын суур шат. Өнөөдөр цэцэрлэгт олсон боловсрол бол тэр хүний ирээдүйд хэн болох вэ гэдгийг шийдэж байгаа гэдэг хүүхд судлаач нар ярьж байна. Өнөөдөр цэцэрлэгт олж байгаа боловсрол бол 10 жилд яаж сурах вэ? Амжилтаа сурах уу? 10 жилд эсвэл сурах гэдэг зүйлийг хамгийн хэцүү зүйл гэж ойлгох уу? Энэ зүйлийг цэцэрлэгээс нь тавьж байгаа. Нэг ангид 25 хүүхэд суралцах хэрэгтэй байтал өнөөдөр 60 хүүхэдтэй хичээлж шít. Өөрөөр хэлбэл сургуулийн госрлол гэж. Тэнд ажиллаж байгаа багшд бол та нэг ангид 25 хүүхэдэд хичээл заах хэрэгтэй гэж боловсролыг нь олгоод тэр хүний дээд боловсрол олгоод багшаараа тавьчихсан. Нөгөө хүн маань өнөөдөр 60 хүүхэдэд сургуулийн госрол эзэмшүүлэх гэж. Тэр ангид ноогдох агаар тэр ангийн одоо тэр эрүүл ахуйн асуудал яаж ирдэг. Тэ? Тэгэл нингүү одоо яг улс орон хэцүү байна гэж авчихин тэ. Би ч одоо өөрөө бас боловсролын нэг дүүргийн боловсролын салбар ахалж явсан юм. За ингээ авчид. Тэгээ сүүлдээ нөгөө боловсролын маань би эрүүл мэнд дээр бас ярьжсэн тэ. Боловсролын маань энэ юу статистик болж ураад байна. Өөрөөр хэлбэл манай удирдлагууд дарга нар ярихаараа цэцэрлэгийнхаа насны тэдэн хүүхдийг цэцэрлэгийн сургуулийн боловсролыг эзэмшүүлэхээр бид нар авчлаа гэдэг ингээ тоо яриад байдаг. Яг нөгөө тоо нь хачир дээрээ буюу газар дээрээ очиод үзэх юм бол нэг ангид ноогдох хүүхэд нь хэдэн хувь хитэрсэн байна уу? Нөгөө хүүхэд авах ёстой боловсрол авч чадж гин үү? Багш заах ёстой хичээлээ зааж чадж гин үү гэдгээс ахуулаад өчнөө олон төрлийн үр дагаврууд сөрөг үр дагавруудыг бий болгоцсон байх ч юм яаж байгаа юм. Тэгэд сургуулийн өмнөх боловсролын салбар бол боловсролын сайдын багц дээр хөрөнгө санхүү бүх юм улсын цус шийдэгдээд явчихдаг тийм ээ. А энийг бол үндсэндээ бол нийслэлийн боловсролын байгууллага бол үйл ажиллагаа өдөр тутмынх нь үйл ажиллагаа багш нарын чанаржуулах, чадваржуулах хөтөлбөр төсөл хэрэгжүүл энэ ажил дээр явж байдаг. Тэгээд сүүлдээ эргээд аж ахуйн шинжтэй ажил руу ороод сургууль цэцэрлэг барих ажил руу орж байгаа. Тэгээд дүүргийн одоо засаг дарга нар бол цэцэрлэг барьж байгаад бол туйлын сайшаалтай байна. Уг нь бол дүүргийн засаг даргын хийх ажил бол дүүрэгт хийх ажил бол арай өөр төрлийн ажлууд байгаа юм л та. Гэсэн ч нөгөө иргэдийнх нь хүлээлт, иргэдийнх нь эрэлт хүсэлт тэр сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэг бариад өгөө гэж байгаа учраас нөхдүүд тэр шийдэл рүү орж явж байна л та. Тэгээ өнөөдөр бол хатсангүй хотын төвд бол одоо юу гэдэг цэцэрлэг барих асуудал бол маш хүнд. За мэдээж насжилт өндөртэй цэцэрлэгүүдийг бол дахин төлөвлөх асуудал явж байгаагаас биш өөр боломжгүй болцсон. Одоо гэр ороолын дахин төлөвлөлтөн дээр цэцэрлэг тавих асуудал яаралтай шийдэхгүй бол Улаанбаатар хотын маань иргэд өөрсдөө сургуулийн боловсролыг эзэмшиж чадахгүйгээр ерөнхий боловсролын сургууль руу орж эхэлж штэ. Тэгээд сургуулийн зайлшгүй одоо шинжлэх ухааны нотолцсон зүйл үсттэй. Сургуулийн боловсролыг эзэмшээд дараад нь баг дунд боловсролыг эзэмшээд тэгээд бүрэн дунд боловсролыг эзэмшээд тэгээд ихтэй сургууль буюу мэргэжлийн сургууль руу ороо гэдэг юм чиглэлийг заасан байдаг. Тэгээд тийм боломж мөр өөр хязгаарлагдсан байгаа тань л. Тэгээд бодит нөхцөл байдал маань бол ийм. Тэгэхээр шийдэл гарцын тухайд бол сая одоо бас тодорхой чиглэлүүд гарсан тийм ээ. Одоо тэр байгууллага аж ахуй нэгж өөртөө цэцэрлэгтэй байх ёстой. Дээр нь эргээд одоо юу гэдгийг хот төлөвтийн хүрээнд шинээр баригдаж байгаа барилга байшин бол урд цэцэрлэгтэй байх ёстой. Энэ хамгийн том зөв асуудал. Улаанбаатар хотод маш их хэмжээний хотхнууд баригдаж байгаа. Цэцэрлэгтэй буюу сургуультай хотон хэд байгаа бол гэдээ үзэх юм бол энэ тоо бол 1-2-оор л хэмжигдэж байгаа. Тэгж байгаа. Би бол одоо ингэж бодож байна л да. Тэр саяны тэр ерөнхийлөгчийн одоо санаачилсан хүүхд харах үйлчилгээ бол бас их төрдөж гисэн ер нь их гайгүй боломжийн шийдэл гэж харагдаад байгаа юм. Энэ бас огт байдаггүй практик биш шүү дээ. Жишээлх юм бол Америкийн нэгдсэн улсад бол daycare гээл тусан одоо тийм үйлчилгээ байж л байдаг. Тэгээ тэргээр чинь маш олон өрх гэрүүд ингээд хүүхдээ ингээ хүмүүжүүлээд ингээл яваал байдаг. Тэгээс тэр тавих шаардлага зөв тавьчих юм бол тэр бас болохгүй юм байхгүй. Жишээлх юм бол зөвхөн миний тойрог дээр ихтэл одоо өөрийнхөө гэрийг би цэцэрлэг болгоход бэлэн байна. Хувьсгал зарлыг өгчхөө гэсэн тийм айл өрх зөндөө байдаг шүү дээ. Тэгээд энэ дээр бол бас их зөв шийдлийг нь харин бушуухан шиг хэрэгжүүлэх юм а хэрэгжүүлээ явуучих юм бол ямар ч л байсан одоо айл болгон ээж нь ингээ хүүхдээ хараа сууж байхаас бол хавгүй дээр л гэж харж байгаа.
Тэгэхээр зэрэг юмыг бас одоо байгаа юмыг байгаагаар нь голохгүйгээр бас нэг хэрэгжүүлээд явах нь бол зүйтэй л гэж нэгдүгээр харж байна. Хоёрдугаарт энэ сургуулийн өмнөх насны энэ хүүхдүүдийн цэцэрлэгийн эрүүл ахуй орчин гэдэг дээр би бас жоохон сэтгэл эмзүүлсэн юм гарсан л да. Би энэ нийслэлийн хүнсний аюулгүй байдлын байнгын хорог ахлаа явж байгаа. Тэгээд энэ хүүхдүүдийн хоол тэжээлээр хангадаг нэг хэдэн байгууллага байдаг юм байлээ шүү дээ. Тэр хангамж нийлүүлдэг. Тэгээд байгууллагуудаар ингээ шалгалтаар ингээ яваад орж байгаа юм. Тэгээд цэцэрлэгүүдэд нөгөө нийлүүлж байгаа хоол хүнсийн ингээд чанарыг хангахад бол тэн дээр бол бас эргэж харах юм их байна лээ. Ямар юм асуудал байна вэ гэхээр зэрэг одоо жишээлбэл тэр махыг нийлүүлжсэн тэр компани нэг нөхөр гихтэл одоо тэр махыг зөөж явахдаа жишээлх юм бол гутлаа тайлахгүйгээр одоо түүхий мах л та. Тэгтээ мэдээж болгоно. Тэгтээ түүхий махан дээр ч гэсэн юм гутлаа тайлахгүй одоо гадуур өмсчсэн гуталтайгаа шууд л ингээд гიშгэл ингээд зөөхтөө ингээд тэгж ашиглаж байгаа. Бэли мэли зарим нь ашиглаж байгаа, ашиглаагүй гэл янз янзын юмнууд харагдсан шүү тэр үед бол. Тэгээд нөгөө нэг эрүүл ахуйн шаардлага хангасан эрүүл бүтээгдэхүүн байна уу гэд ингээд нарийн очиод ингээ үзэхээр зэрэг нөгөө нэг эрүүл мэндэд хортой нөгөө нэг транс тосч байд юм уу эрүүл мэндэд хортой янз бүрийн бас бүтээгдэхүүнүүд ингээ байж исэн. Тэгээ тэр бол ингээ бид бүхэн цэцэрлэг дээр юу хүүхдүүд маань идэж ууж байгааг огт мэдэхгүй явж яадаг. Гэтэл цаана нь бол бас тийм юм болоод байна шүү гэдгийг бас эргэж хармаар юм бэлээ. Сэтгэл эмзэглүүлсэн тэр бол. За тэр бол одоо хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал эхлэв. Одоо бид бас байшин барилгатай холбоотой эхлээд савныхаа асуудал буюу нөгөө бололцооныхаа асуудлыг хэлэхэд байна. Баярмын дараагаас асууя. Одоо би ингэж ажиглаад байдаг байхгүй. За одоо манай цэцэрлэгийн стандарт бол одоо үгүй 2 давхраас өндөргүй байшин байх ёстой. Цэцэрлэгийн байшин бол аюулгүй гарц гаргалгааны асуудлаар гэдэг. Тэгээд төрийн өмчийн сургууль цэцэрлэг дээр бол ийм байдлаар бол цэцэрлэг маань өсөл 2 давхар байшин л байгаа гэдэг. Тэгсэн мөртлөө төрийн бус өмчийн цэцэрлэгүүд болохоор 4 давхар байшин. Байшингийн 5 давхар тийм үү те 6 давхар үйл ажиллагаа явуулахаар ихийг нөгөөд ажиллуулад байдаг. Тэг яг нөгөө бас байгаа газараа төлөвлөөд нэг айтайхан цэцэрлэг барьчихээр 2 давхраас илүү байхгүй гэдээ ингээд идэг. Тэг энийг ер нь цаашдаа бид энэ олон жил явж ирсэн энэ стандарт одоо бас харьцангуй техникийн технологийн шийдлүүд олон болсон үед бид нар ингээл 2 давхар байшинтайгаа стандартаа ирээл ингээл яваад байх юм. Энэ дээр бол ийм л асуудал байгаа юм л та. Одоо наадч нь бол одоо бид нар ярьж байгаа асуудал. Одоо сургууль 3 давхар байх хэрэгтэй. Цэцэрлэг 2 давхар байх хэрэгтэй одоо гэдэг асуудал ярьж байгаа. Манай нормор тийм байна л та. Энэ одоо нэлээд дээр үе одоо Оросын нормын ингээд хуулбартаа тавьчихсан аюулгүй ажиллагаа нэгдгээр. Тэр чинь 3 давхар баг сургууль байж байна. Энд 6 настай хүүхэд орж байгаа тийм. 6 настай хүүхэд цэцэрлэгт байж байна. Энэ заалтыг бол ерөнхийдөө жоохон өөрчлөлтсөн. 3 давхар байхыг бол нормд бол зөвшөөрсөн байна. Тэгээ манай барилгын нормд өмнөдөр юу байдг вэ гэхээр газар хөдлөлийн 0 баалтай газар бол 3 давхар байж болно гэж байгаа. Тэгээ энийг хангаж байгаа газар гэвэл одоо манай улс гэх юм бол Доронтын аймгийн төв дээр бол 3 давхрыг барьж болохоор тийм норм байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр нэг ганц асуудал нь юу гэхээр одоо манай архитекторууд инженер техникийн ажилтнууд одоо шийдвэр гаргах хэрэгтэй байхгүй юу. 3 давхар байж болно. Тэгвэл 3 давхраас нэг юм төмөс шат хийжтэй хөөгтүүд бууж болохгүй. Одоо Германд бол шууд голсуурууд байна. Одоо онгоцноос буудаг юм хийлдэг ч юм уу ингээ ердийн үед өгөхөд авчдаг ослын үед бол ингээд ихдэг ингээд дэлгээд гаргахдаг одоо тийм голсуураар шийдэж болох тийм боломжууд байгаа. Одоо энэ асуудлыг бид нас ярьжлаа л да. Юу нь бол 3 давхар байлгах юм. Нэгдүгээр газрын хүрэлцээ алга. Одоо байгаа суур сайтай дат сайтай барилгуудыг 3 давхар болох ажлын эхлэл бол явагдаж байна. Бас боловсролын салбар руугаа бас анхаарахгүй байгаа шийдлүүд хин л дээ. Аль одоо юу гэдгийг магадгүй тэр 60 70 оны стандарт нь өнөөдөр явж идэг тэр хооронд техникийн технологийн шийдэл бас л өөрчлөгдөд боломжууд гарцууд гараад ирдэг. Нөгөө стандартаа мөрдвөл тэрийг хэн мөрдөж ийнө вөхөр яг л төрийн байгууллагатаа мөрдөд идэг. Тэгсэн мөртлөө хувийн хвшил гэдэг юм тэр зүйл дээр болоод идэг. Ялгамжтай асуудал ажиллахгүй шүү дээ. Дөрвөн яг л хэм хэмжээ бол нэг л үйлчилж байгаа шүү дээ. Тий. Ихгүй тэгээ ялгамжтай хандчихдаг. Тэгээл асуудлаа ярьцдаг. Тэгээ загвар шийдлийн тухайд нэг л дөрвөлжин байшин байх хэрэгтэй гэдэг. Тэгээ тэр газар ашиглалт дээр нь хүүхдийн өрөлцөө хангамжаа хүртэл боддоггүй нэг иймэрхүү асуудлууд байгаа. Тэр энийг маань бас тодорхой одоо боловсролын салбарын одоо удирдлагууд маань өгөөд тэр шийддэг газрууд нь шийдэл гарцыг гаргамаар байгаа харагдаад байгаа тий. Тэгэх юм бол энэ асуудал. Тэгэхгүй одоо жишээл түрүүний ярьдаг үндээс байгууллагын дур цэцэрлэг байна гэдээ үзэхээр болохгүй. Стандарт норм болохгүй гэл ингээд. Тэгээ нэг бүх юмаа болохгүй болохоор стандарт ярьдаг болох болохоор тэр энэ хим хэмжээ алдагдаа явцдаг ийм зүйл рүү байж болохгүй харагдаад. За дараагийн нэг дахиад би баярмагаас асуух гэдэг. Тэр нэг
сүүлийн технологиор одоо юу гэдэг маш хөнгөн хийцтэй шийдэлтэй нэг одоо модон технологиуд байна шүү дээ тийм ээ модон технологиуд. За одоо би одоо жишээлбэл бас нэг дүүрэгт ажиллаж байхад чинь энийг баталж өгөхгүй зургийг баталж өгөхгүй онцгой байдлаас ягарыг галын аюулаар бол хамгийн дөрөнд шатаад дуусчдаг юм агаад ингээд гэдэг. Энэ бол жилийн 4 улирал бариад энэ Улаанбаатар хотыг эзэрлэхтэй болох хамгийн хурдан боломжтой арга мөн миний хувьд харсан. Тэгээ өнөөдөр болохоор хувийн юу гэдгийг байгууламж байшингуудыг болохоор зөвшөөрөөд модон технологиор хийлгээд идэг цэцэрлэг сургууль болохоор хийлэхгүй гэдэг. Энэ бол олон улсад өөрөө байгаа технологи шүү дээ. Тэгээ энийг одоо юу болсон? Энэ цаашдаа дэргээр баригдахаар болсон болцсон уу? Яг нь дэлхийн банкарууд бид нар одоо сонцгой байдлаар зөвшөлдсөн. Тэгээд одоо онцгой байдлынхантай зөвшөлдсөд 21 цэцэрлэгийг одоо Канада технологиор барья. Ер нь бол мод гэж хараад байгаа байхгүй юу? Одоо модон барилга шатлалтын зэрэг өндөр гэж хараад байгаа. Яг одоо энэ чинь технологийн дагуу Канада тэр Осбегийн хийгээд ингээд дотор талд нь одоо шатгүй автонгаар дотор гадна талын хийсэн мод болохоос дотор талд нь одоо шатгүй гипс автонгаар бүрээд гадна талын ус гипс автонгаар бүрээд ингээд галын тусгаалтыг бол маш сайн хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг одоо энэ онцгойн биднес тавьдаг шаардлага юу гэхээр та энэ модон барилгын нормыг шинжилээд аваад ирээ. Одоо норм 4-5 юм бол бид нар гарын үсэг зурж болохгүй гэдэг энэ зөвшөлтөд ингэж байгаа. Тэгэхээр одоо бид нар барилгын нормыг шинжиж модон барилгын норм, модон барилга гэж ямар байх юм? Одоо ямар дүнзэн байсан бол одоо ямар галт чадах юм те? Одоо Канада барилгын Осбегээр хийсэн автон бол ямар байх вэ гэдэг ийм асуудал яригдаад байна. Цэцэрлэгийн насны боловсрал дээр их олон юм орхигдоод байгаа юм шиг одоо манай төр засгийн дутуу батна гэж хэлэх одоо хайшин. Гэтэ ер нь их тоохгүй орхинж үл өшөөж ин гэдэг хань хайшин. Ер нь нэг юм орхигдоод байгаа бүлгүүд байгаа. Монгол улсын иргэд чи янз янзын бүлгээс бүрдэж байгаа. Тэр дотор хөгжлийн бэрхшээлтэй байгаа, ганц бие эцэг их байгаа гих мэтчлэн. Тэгээ иймэрхүү одоо илүү анхаарал халамж шаардлагатай бүлэгт төр өөрөө илүү анхаарал халамжийг нь тавьж явах хэрэгтэй байдаг. Манайх энэ талаагаа бол бүр орхигдуулсан юм шиг байна юу? Эрүүл хүүхдүүдийнхээ цэцэрлэгийг яа гэж яах чи юу? Тэр өвчтөд зовлонтой өмчөө өрөөсний цэцэрлэг гэж хандаад байгаа юм шиг эмзэг давхаргадаа их одоо сул хандаад байгаа юм шиг санагддаг. Ер нь бодлого гэдэг юмыг гаргахтаа их олон талаас нь бодох хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүүхдийн жишээлбэл хоол хүнсний тухай ярьлаа тийм. Тэгэхэд одоо жишээлбэл зүгээр манай хөрш Орос яадаг вэ гэхээр хүүхдүүдтэй цайны ч юм уу эсвэл дээр бид нэр жоохон бахад компот гэж юм өгдөг гэсэн санаж байна жимсний компот. Тэр компот гэдэг юм өөрөө эрүүл мэндийн хувьд маш олон ач холбогдолтой байсан байхгүй. Одоо өнөөдөр бид нарт нэг цэцэргний шүүсээр нэрсээр юу яаж болно? Энэ өвчлөлийг хэдэн хувь багасгах уу? Хүүхдийн дархлааг хэр дэмжих үү? Гэх мэтчлэн ингээд альва юмыг хийхдээ их олон талаас нь бодож боловсруулад зөв шийдлийг л олох хэрэгтэй байдаг. Тэг гэтэл одоо энэ маань өөрөө нэг жоохон буруу тийшааж гэх юм уу тийм нэг танилталч гэдэг юм уу нөгөө нийлүүлдэг компани гэдэг юм уу тэрэн дээр бас нэг хяналт нь жоохон бага байгаа юм шиг харагдаад байна. Тэгэхээр хэрвээ бид нэр цэцэрлэгийн өмнөх боловсрал гэдэг бол ерөөсөө түрүүний таны хэлсэн хүүхдийг маань оюун ухааныг нь хөгжүүлээд биеийг нь эрүүл саруул байлгаад тий ингээд зөв одоо Монгол иргэн болоход төлөвшүүлэх суурийг нь тавиад өгөөч л гэж. Тэгэхээр мэдээж яриг тэр орчин юу бас нэг гол орхигдуулаад байгаа юм нь яг энэ цэцэрлэгийн насны хүүхэд 6 настай хүүхэд ямар чадвартай болж явах ёстой бэ гэдэг дээр бид нэр энэ дээр маш нарийн бодох ёстой юм шүү. Энийг ер нь боддог, төлөвлөдөг юу их одоо хуучинсан, хоцрогдсон ч гэдэг юм уу, бойлогч гэдэг юм уу, техник технологи одоо дэлхийн хөгжилтэйгээ хүл зэрэгцүүлээд алхаж чадахгүй орхигдод байгаа юм шиг санагдаад идэх юм л та. Тэгэхээр энэ дээр бас их анхаарч явах хэрэгтэй юм шүү. Тэгэхээр 6 настай хүүхэд сургуульд ороход яг юу чаддаг байх хэрэгтэй, хідэн дуу мэддэг байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Энэ дуу нөөрөө цаана яг ямар зорилготой их оронч үзлийг төлөвшүүлэх гээд байгаа юм уу? Ээж аавыг юу яхаг төлөвшүүлэх гээд байгаа юм, хайрлахыг төлөвшүүлэх гээд байгаа юм уу? Эсвэл одоо сурч боловсрах дур хүслийг нь одоо ихсэх гээд байгаа юм уу? Гэх мэтчлээ ингээд бүх юм л өөрөө бодлоготой, уялдаатай байж ич энэ маань өөрөө тийм нэг цогц зөв болох юм аам л. Манайх болохоор одоо нэг халтуурдна гэдэг чинь осолдохгүй нэг байшин тэнцээ байгаа, нэг багш тэнцээ байгаа, нэг хүүхдэн тэгээд нэг эрүүл хэн шиг хүрээд ирчихвэл за болоог айчаад. Тэгэхдээ энэ маань өөрөө тийм ингэж халтуурдаж хийх ёсгүй юм байгаа юм л да. За ерөнхийдөө сургуулийн боловсрол маань проблем ярих юм бол бэрхшээл ярих юм бол наацх нь хүрэлцээ хангамжаас ахуулаад зөндөө асуудал ярина те. За багш нартай холбоотой буюу арга зүйтэй холбоотой дээр нь эзэмших ёстой мэдлэгийн тухайд бол эргээд бас энэ дэр ярианууд дараа яригдах учраас одоо ингээд хэлбэлээ бүрэн дунд боловсрол руу орё тийм ээ. Ерөнхий боловсролын сургууль руу орё. Тийм ерөнхий боловсролын сургууль.
За ерөнхий боловсролын сургуулийн тухайд бол бас Улаанбаатар хотын хэмжээнд 103 төрийн өмчийн сургууль, 91 төрийн бус өмчийн сургуульд нийтдээ 221,320 сурагч өнөөдрийн байдлаар суралцж байна гэсэн 2016 оны статистик товромтой байгаа. Тэгэхээр ерөнхий боловсролын сургууль дээр одоо бас хэдүүлээ ярилцъя. Зөвхөн ерөнхий боловсролын сургуулиуд харьцангуйгээр цэцэрлэгтэй харьцуулах юм бол үйл ажиллагааныхаа хүрээнд явж байгаа тийм ээ. Тэнд эцэг эхчүүд маань ч гэсэн хүүхдүүд. За Улаанбаатар хотод бол үндсэндээ нийт ерөнхий боловсролын сургуульд хамрагдах хүүхдийн маань 98 орчим хувь нь бол хамрагдчихад байгаа тийм ээ. Хамрагдчихад байгаа. Тэгэхээр бол харьцангуйгээр одоо боловсрол эзэмшиж байгаа. Ямар ч байсан бид бол суур баг боловсрол суур боловсролыг эзэмших ёстой. За суур боловсролоос бол мэргэжлийн сургалт руу орох боломж байгаа. Бүрэн дунд боловсролоо эзэмшээд ихтэй сургууль руу орох боломж байгаа нээлттэй. Хүүхдийн асуудлыг өнөөдөр ерхий сайдаас нь ахуулаад жирийн иргэн хүүхдэл өнөөдөр ач холбогдож тоохгүй бол утгагүй Монгол улс тэр оюун толгой яах вэ? Нэг өдөр ухагдаа дуусчихна. Энэ Монголын ирээдүйн оюун толгойнуудыг яах? Тэр 5-7 өдөр болго яриад одоо 5-7 яаж хүний энэ тархины боловсрол маш чухал. Өнөөдөр энэ ирээдүй болсон хүүхдүүдэд ямар тархинд нь боловсрол өгөх гээд байна. Өнөөдөр 10 жилийн хүүхдүүдээс сайхан бид нар судалгаа авсан чинь 10 хүүхдийн 6 нь одоо сурж байгаа хичээлдээ дургүй нэг чинь. Дургүй зүйлийг олгоно гэдэг бол өөрөө боловсрол маань хэр их үнэлгээ явж. За хэдүүлээ нэг сурвалжлага бэлтгэсэн байгаа. Тэрийг үзээд тэгээд дараагийнхаа яриаг ороо тийм ээ. Нийслэлийн 14-р сургуулийн барилга 1957 онд ашиглалтанд орсон. 50 гаруй жилийн насжилттай энэ барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсныг мэргэжлийн элтийн байгууллагаас тогтоож үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон шаардлагуудыг удаа дараа явуулж ижээ. Гэвч хүүхдийг сургах өөр байр байхгүй учраас нурж унах хүртэл нь хичээлсээр байсан. Хүүхдүүд хичээлж явах үед сургуулийн 0-ын шал цөмөрсөн явдал 2 жилийн өмнө болсон. Шал цөмөрөх үед хичээл орж байсан учраас азар хүүхэд бэртэж гэмтээгүй. Хичээллэх анги танхимгүй болсон 14-р сургуулийн 4-өөс 12 дугаар ангийн хүүхдүүд 5 өөр сургууль дээр хичээллэж байгаа. Ахлах ангийн сурагчид сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаагаа ийхүү учирлаж байна. Олон тав сургууль дээр ингэ тарж хичээлж байгаа нь гэрээсээ ингэ нааш ирэхэд амар хэцүү. Урд нь бол яг гэрээ хажууд байсан болохоор алхаал орчдөг байсан бол одоо амар эрт босч байгаа. Тэгээд бас тэрнээсээ шалтгаалаад автобусны чиглэл өөрчлөгдөд бас нэг автобус явдаг болсон. Тэгээд тэр нь амар удаан хүлээгддэг гэх мэт амар улаан асуудлууд гарч байгаа. Мөн манай сургуульд анги танхим байхгүйгээс гад болоод бид нэр сонгон суралцах хичээлээ яг өөрсдийнхөө хүслээр суралцаж чадахгүй бусдын хүслээр одоо ингэ дарамтаар зарим нэг хичээлийг хүчээр одоо гэх юм уу судалж байгаа. Манайд бол тийм лаборатори гэх тийм тустай анги байхгүй учраас тэгэж ороход бол хүндрэлтэй байдаг учраас ихэнхдээ онлоор ордог. Одоо багаж хэрэгсэлтээр тий судлах тийм хичээлүүдийг л бол ер нь бүх ангиудын сурагчид ер нь хоцрогдсон байна. Онлтойгоо туршилт холилдож ордог байхгүй. Тэгэхээр туршилтаа хийж үзснийхаа үндсэн дээр онлайн сайн хүүхдүүд мэдж авч илүү их толгоонд нь шингэж ордог байхгүй. Тэгэхээр туршилтаа хийж үзээг болмоос хүүхдүүд хитрхи их онлоор ингэж ороод шахаад идэг болохоор айгу ингээд дандаа үхтэй ингэж холцоор гал нэг юмаа л ингэж дандаа үхтэй холцоор гал тэгээ хүүхдүүд айгу их уйтаад хичээлж ойлгохоо билээд байгаа. Тэгээд одоо туршилтаар хийж үзье гэвэл одоо физикийн тусдаа туршилт их анги танхим байхгүй болохоор дандаа тэгж онлоор ордог. Дөрвөн сургуульд 2000 орчим хүүхдийг хуваан хичээлүүлж байна гэхээр нэг сургуульд ойролцоогоор 500 орчим хүүхэд нэмэгдэж тухайн сургуулийнхаа ачааллыг ч нэмж байна гэсэн үг. 14-р сургуулийн өргөтгөл Б байранд 1-ээс 3 дугаар ангийн хүүхдүүд 3 ээлжээр хичээллэж байна. Эхний ээлж 8 цагаас 11 цаг 45 минут. Дараагийн ээлж нь 11 цаг 45 минутаас 15 цаг. Хамгийн сүүлийн ээлж нь 16 цагаас 20 цаг хүртэл хичээллэж байна. Ингэж хичээллэх нь наандаж эхний ээлж, дараагийн ээлж хоёрын тарах орох цаг нь давхцаж, шууган өөмөн болох. Ээлжээс ээлжийн хооронд анги танхимыг цэвэрлэж амжихгүй байх. Мөн оройны ээлж нь харанхуй болсон хойно тардаг учраас хүүхэд айх, харих замдаа гэмт хэргийн зайлаас болгож эрсдэл нэмэгдэж байна. Орой 8 цагт ажил дуусдаг. За тэгээд энэ хугацаанд бол нөгөө бага насны хүүхдүүдийг эцэг эхчүүд нь заавал хүргэж өгдөг, заавал хүлээж авдаг.
Тийм учраас ерөөсөө энэ бол зөвхөн манай сургуулийн багш ажилчдын хүүхдүүдийн асуудал биш. Цаашлаад эцэг их одоо ар гэр одоо бүх хүний асуудал учраас энэ бол нэлээд сайн ярихгүй бол болохгүй асуудал болцоход өнөөдөр бид нэр хэвлэлийн баг хүртэл хийлгэж байгаамаа. За яагаад гэхээр нэгдүгээрт нь бол 3 ээлжинд хичээлж байгаа учраас ангиуд ерөөсөө 15 минутын хугацаанд анги танхимаа цэвэрлэдэг хүүхдүүдээ оруулж гаргадаг. Ерөөсөө өмнө нь 2 ээлжтэй байхад бол доор хаяж 30 минут тэгээд 1 цагийн хугацаанд бол ангид цэвэрлэгээ хийж агаар жуулалтаа хийж тоосчлтыг багасгадаг байсан. Одоо бол ерөөсөө тийм юм байхгүй. Эхний анги одоо сүүлийнх нь хүүхэд цүнхээ үүрээд гарлаа, араас нь нөгөө анги нь орж ирдэг болсон. Үүнээс үүдээд ерөөсөө багш сурагчдын эрүүл мэндийн асуудал бол их хүндрэлтэй байгаа. Одоо энэ 3 ээлжинд хичээлдэг сургуульгүй баснаас хойш бол багш сурагчдын өвчлөл бол маш их ихссэн байгаа. За хоёрдугаарт нь одоо бидрийг хүүхэд байхад ярьдаг байсан сурлагын их үндэс бол давтлага гэдэг. Ерөөсөө давтлага хийх ямар ч үндэслэл байхгүй. Бид нар одоо би гэхэд 12 цагт хичээл орлоо 4 цагт гардаг. Дараагийн анги орох учраас яаралтай гардаг. За тэгээд хүүхдүүдээ эцэгчүүдэд хүлээлгэж өгдөг. За ерөөсөө ямар ч тийм давтлага хийх, эцэг ихтэй уулзах одоо ерөөсөө энэ боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас гаргаж байгаа шинжилгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ерөн сургалт хүмүүжлийн ажлыг явуулахад багш, сурагч, эцэг их гэсэн 3сан холбоогоор явуулах ёстой. Гэтэл яг энэ багш, сурагч, эцэг их гэсэн 3сан холбоогоор ажиллах ямар ч нөхцөл бололцоо байхгүй. Одоо бол ерөөсөө ангийн ажил энэ бусад одоо ажлууд бол ерөнхийдөө гадаа хүүхдүүдээ аваад гардаг, эцэг эхчүүдтэйгээ гадаа уулздаг, нөгөө хүүхдүүдтэй даалгавар одоо үүрэг даалгавар өгтөө гадаа өгдөг. Ерөөсөө л ийм байдалтай болсон. Өвдийн цагт бол яадаг гэж бодож байна. Та нар баг сургууль дээр одоо өнгөрсөн жил очиж үзсэн бах. Коридорто божигнаад л тэгээд нэг хэдэн хүүхдэд хараадаг. Манай улсын боловсролын систем хүүхэд нэг бүрэг хөгжүүлэх чиглэлийг баримталж байгаа. Гэвч нийтийн явж байгаа чиглэлээс эдгээр хүүхдүүд яах ч аргагүй хоцрон үлдэж байна. Анги танхим хүрэлцээгүй учраас хичээлээс гад орох дугуйлан секцэнд хамрагдах, авиас чадвараа хөгжүүлэх, мөн давтлах хийх ямар ч боломжгүй байгаа юм. За ингээд сурвалжлагаа үзлээ хэдүүлээ тийм ээ. Сурвалжлагаар маань одоо яг нэг сургуулийн жишээг авч үзэж байгаа. Энэ бол ганц одоо 14 дугаар сургуулийг ярих гэсэн асуудал биш. Энэ бол Улаанбаатар хотын бас ерөнхий боловсролын сургуульд ерөнхий боловсролд бас тулгамдаад байгаа асуудлын нэг. Энэгээр юу гэлэх гээд нэг хүн бас сэлнгээд гаргалсан тийм. Нэг ангид 60 хүүхэд байна. Нэгдүгээр ангид суралцж байна. Нэгдүгээр ангид зааж байгаа багш. Норматив маань 35 хүүхэд хичээл заах хэрэгтэй тийм үү? Ангийн стандарт нь. Тэгтэл тэрнээс даруй бараг 2 дахин их хүүхэд. Би өөрөө багш байсан хүний хувьд бол мэдрэгдэл тийм. 20 хүүхэдтэй ангид хичээл орох, 40 хүүхэдтэй ангид хичээл орох. Тэгээ би 20 хүүхэдтэй ангид бол нэг хүүхдэд хичээлийн маань нэг цагийн үргэлжлэх хугацаа бол 40 минут тийм ээ. Би 20 хүүхэдтэй ангид 2 минут нэг хүүхэд зарцуулах боломж надад ногдож байна. 40 хүүхэдтэй ангид би нэг хүүхдэд 1 минут. За 40-оос дээш гарах юм бол тэр ангийн хүүхдүүдэд цаг хугацаас асууж чадахгүй. Зөвхөн лекцийн төвшөнд гэдэг юм уу? Овшоо төвшөнд л би ярихаас өөр байхгүй тийм ээ. Тэгэхээр тэнд чанар хүртээмж ямар байх вэ? Тэгээ ялангуяа бага ангийн багш тийм үү? 60 хүүхдэд авсыг заагаад явна гэдэг бол энэ үндсэндээ бол багш нарт хатсан ачааг өгчөж байгаа. Тэгээд нөгөө нэг үг байдаг үстэй тийм ээ. Хүүхэд болгон математикч болох алгүй. Эцэг их болно гэж. Үндсэндээ бид нар ерөнхий боловсролоор хэн болох вэ гэдэг суурийг нь бэлтгэж өгч байгаа. Цаашдаа энэ хүн хэн болох вэ? Улс орны ирээдүй хэн болох вэ гэж. Тэгэхээр одоо энэ асуудал. Тэр бид нар бол нэг байшин байвал болж байна, багш байвал болж байна. Тэр байшин дотор 25 хүүхэд нэг ангид байвал за болчлоо бид нар өстэй ажиллаа мундаг хийгээд шүү гэж бодоод байна шүү дээ. Үгүй л дээ. Энд чинь ерөөсөө маш өөр төвшөнд очсон байхгүй боловсрал ялангуяа ерөнхий боловсролын сургууль гэдэг бол за гадны ихэнх улсуудад ялангуяа хөгжилтэй улсуудад яагаад тэгвэл энэ төвшөндөө байгаад байгаагүй яагаад гэвэл энэ нөгөө нэг нийгмийн хэрэгцээ шаардлага хувь хүнд хэрэгтэй юм хангахгүй учраас энийг өөрчлөө сайжруулаад ингэ яваад бид нар Жакигийн төслөөр 2 дахь байшингаа 3 болгочлоо ураа гэж баярлаад байна шүү дээ энэ биш юм л та. Яг тэгвэл энэ одоо бид нэг 2 ээлжээр сургууль явчихна гэж. Энд чинь өөрөө ингэж сургууль бол ерөөсөө маш халтуурны болсон, маш юуг болсон гэдэг нь бүх юм харагдаж байгаа юм. Ямар байх ёстой юм бэ тэгвэл гэж. Сургуулийн өмнөх бол одоо энэ нийгэм маань өөрөө маш хурдцтай явж байгаа. Энэ нийгэм маш өрсөлдөх чадвартай тийм хүн гарч ирж ингэж амьдрах чадвартай болчихлоо. Тэгэхээр тэр өрсөлдөх чадвартай хүнийг бэлтгэхийн тулд тэр ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоо нь өөрөө шал өөр хэрэгтэй болчихсон. Одооний энэ тогтолцоо зүгээр уншиж чаддаг, бичиж чаддаг, гараад их хүний хийх гэснийг хийж чаддаг тийм л хүнийг бэлдээд шүү дээ. Тийм учраас дараа нь ингээд нөгөөдөл маань их сургууль дээр очиод
юу хийж явж байгаа мэдэхгүй ингэж явж байгаа төгсчүүд дараа нь ажил дээр гараад ингээд юу болоод байгаагаа мэдэхгүй ингээд амьдралаа ингээд тал нь ингээд үндсэндээ өнгөрчөөд шүү дээ. Тэгэхээр энэ ерөнхий боловсролын сургууль гэдэг бол хүн өөрөө хин юм бэ гэдгийг өөрийгөө олох тэр орон зай байхгүй уул нь орон зай. Тийм учраас гадны сургуулиуд яаж юм гэхэлэр тэр орон зайг нь өөрийг нь олох тэр орчин нөхцөлийг нь бүрдүүлээд байгаа. Чи спортын хүн болох юм, чи урлагийн хүн болох юм, чи одоо хуульчлах юм уу, чи эмч болох юм гэх мэтчлэн. Тэгэхээр тийм орчин нөхцөлийг манай өнөөдөр байгаа нөгөө 3 давхар байшинд 2 3 ээлж хэрэгжилж байгаа нөхцөлд бол бүрдүүлэх боломжгүй. За боломжтой айлууд нь бол хүүхдүүдэд дараа нь сургуулийн дараа хичээлийнхэн дараа янз янзын дугуйлан секц явуулаад ингээд хүнийх нь хувьд хөгжүүлээд за би бол нэг ийм юм хийгээд ийм юмар явбал их амжилтанд хүрэх юм байна да гэдэг юмыг ойлгуулад явуулчихна. За одоо бол ерөөсөө л нэг тийм нэг махны үйлдвэр шиг юм болоод байгаа байхгүй. Оруулаад дамжлагын цэг шигтэй ингээд оруулаад үгүй. Одоо ерөнхий боловсролын тогтолцооч ерөөсөө хүн болгон хүүхд болгон дээр ингэж тулж ажилтдаг болсон. Хувь хүнийх нь хувьд энэ юмыг яаж хөгжүүлж болох юм те? Энэ хүн авьяастай хүн. Авьяастай бол тэр драмынхын дуулан, дууныхын дуул, найрал дуунд нь явал. За энэ хүн спортын авьяастай нь. Тэгвэл тэр багийнхан спорт нүүж ганцаарчлсан спорт нь гих мэдчлэн. За энэ хүн хийм сонирхолтой байна, биологи сонирхолтой. Гих мэдчлэн ингээд тэр хүнийг хөгжих бүх платформыг нь одоо те суурийг нь ерөнхий боловсролын сургуульд нь бэлдэж өгчөөд тэгэнгүүт тэр хүн өөрөө би ямар хүн болох ёстой вэ гэдгээ маш сайн мэддэг учраас мэрэгчлээ сонгохдоо дараа нь хариуцлагатай сонгодог. Дараа нь тэр мэрэгчлээ хариуцлагатай сонирхолтой байдаг. Дараа нь тэгээд одоо чадварлаг боловсон хүчин гарч ирдэг. Ерөөсө хоёрхан юм дээр л анхаарлыг хандуулчмаар байгаа. Одоо нэгдүгээрт манай Монгол улсад ерөнхий боловсролын сургуульд ингээд сурагчдыг ингээд хараад байхад сургуульдаа явах дурггүй, сурах сонирхолгүй, иймэрхүү байдал харагдаад байгаа юм. Тэгээ энийг би ингээ ажиглаад байхад юунд байна вэ гэхээр зэрэг ерөөсөө маа тогтолцоонд буруу юм байна. Бид нар ерөөсөө хичээлийг гой сонирхолтой хүн сурахад тийм амар хүлээж авах тийм боломжтой өөрөөр хэлбэл тэр хүүхдийн тарих толгоор их зовлон багтаа орох тэр арга аргачлалыг ерөөсөө сурж өгөхгүй байна. Ерөөсөө л бараг л нөгөө нэг дээр үеийн коммунизм, социализмын юугаар одоо чи нөгөө урайл озонгоо цээжил гэдэг шиг нөгөө нэг тийм арга барилаар яваад байна уу да гэж хараад байгаа юм. Гэтэл тэр бусад орнууд чинь яагаад вэ гэхээр багш нар асар их хөдөлмөрлж байгаа юм. Багш нарын тэр гол хөдөлмөрлж байгаа юм нь юу байна вэ гэхээр зэрэг яаж энэ одоо мэдлэгийг амар хялбар тэр хүүхдэд ойлгуулах вэ гэдэг дээр л хамгийн их хөдөлмөрлөд байгаа юм. За хоёрдугаарт юу байна вэ гэхээр зэрэг манай боловсролын системийн их том гажуудал болохоор зэрэг энэ хүүхдийн хүмүүжилд ерөөсөө анхаарахгүй. Боловсролын одоо систем чинь давхар хүүхдийг хүмүүжүүлэх юм нэг үүрэг хариуцлага байгаа юм а гэдгийг л ерөөсөө ойлгож өгөхгүй байна. Одоо ингээл энэ тэнд сурж байгаа хүүхдүүдийг хараад байхад ерөөсөө манай Монгол улс маань ерөөсөө энэ социализм нурж унснаас хойш хүмүүжлийн тэм нэг тулах цэггүй болчихжээ. Өнөөдөр 10 жил сурж байгаа эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүд ялгаагүй их нь тамхи татах асуудал болоод байна. Та бол мэдж байгаа эрүүл мэндийн салбарт тамхины хор өнөөлийн асуудал. Тэгэнгүүт хинээс татсангаа асуусан чинь миний хамгийн хайртай хүмүүс нөгөө нэг гой хүмүүс чинь ингээд гой харагдаад байна. Тэрнийх гоё юм шиг байна. Манай аав ээж нар бас зүгээр л байдэн штэ. Ээж аав юу гэж хэлдэг гэсэн чинь тийм үедээ татхаар их зүгээр байдаг гэж хэлсэн. Би аав шиг болмоор байна гэдэг. Энэ бүгд бидний хувь бидраас болоод байгаа юм биш үү? Бид нар өөрсдийнхөө боловсролд ихээр анхаарах, бид нар зөв үргэлжлүүлэл үзүүлэх асуудлыг нэг номер тавихгүй бол манайхан ч ерөөсө хүүхдүүд орчин үеийн хүүхдүүд ингээд байгаа. Үгүй шүү дээ. Бид нар өөрсдөө буруу үйлдэл үзүүлээд байгаа юм биш байгаа да. Сурагчид бол сонгогч биш байхгүй юу? Сурагчид сонгож шууд утгаараа сонгогч биш учраас улс төрчдийн хийж байгаа үйлдэл төр сурагчид зориулсан биш байх гэдэг л дээ. Сонгогч надад чиглэсэн л байх гэдэг. Хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр эцэг эхчүүд өөрөө сурагч хүүхдтэйгээ багштай хамтын ажиллагаа буюу амьд харилцаатай байхгүй бол аваач сургуульд өгчөө даатгачаад байгаа байхгүй. Тэгээд даатгаад ажил гээд нэг зүйл дээр толгойг ажиллуулсан. Тэгээд хүүхэд нь тэнд яаж хичээлд сурж байгаа хэрхэн хүн болж байгаа энэ зүйлэнд бас огт байдаггүй. Тэгээд утас шимсийн баг чимээгүй шиг тэр смарт утсын үнэтэй утсын ч байд юм уу аваад өгчих юм бол чимээгүй нэг хэсэг болчихно гэдэг ингээ орхичдөг. Нэг ийм зүйл рүү орчоод. Хоёрдугаар боловсролын системийн тогтолцоо нүгээр багшийг шалгуурын юу вэ гэхээр чи өөрөөсөө хүүхдийг энэ мэдлэгийг 100% сурах гэж заадаг гэсэн. Өөрөөр хэлбэл тэр ангийн зааж байгаа хүүхдийн 50% нь дунджаас доогуур буюу дид өгшин суралцах юм бол би муу гэж орчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр миний зорилго юу? Тэр хүүхдүүд нь механикаар нэг AB авахуулахын төлөөлөлтөөр өдөр шөнөгүй загнажээд байгаа байхгүй. Нөгөө сая инээмсэглэг багшийн тухайн асуудал ярьлаа шүү дээ. Юу инээмсэглэх нөгөө хэдэн хүүхдэд сургахын төлөө нөгөө дүүртэйгээ зууралтай шүү дээ. Чи хичээл тасч болохгүй. Чи энийг сур. Нэг дээр нэг минийг тэнцүү хоёр энийг л сураатах гэдэг зүйл. Тэгээ нөгөө найз байх багш бол шавнартайгаа бол найз байх тийм аав ээж нь байх, анд нь байх.
тэр харилцаа өөрөө байхгүй болоо тэр хэм хэмжээг ингээд үндсэндээ байхгүй болгоцсон. Тэгэхээр боловсролын сайн багшийн шалгуур зүйлт юу гэсэн чинь хүүхдүүд нь AB сурах хэрэгтэй. Магадгүй дундангийн багш гэвэл химийн багш байлгүй химээр танаа хүүхдүүд чинь ерөнхий шалгалтандаа 500-аас дээш авах хэрэгтэй гэдэг юм. Ийм зүйлийг л босго тавиад өгсөн. Тэгэхээр тэрнийхэн төлөө нөгөө багш ажиллаж идэг. Энэ хүүхдийн ахуй амьдрал, энэ хүүхдийн стресс зовлон сонсохоос илүүтэйгээр энэ хүүхдэд тэр юм ал заах. Тэгвэл физикийн багш тэнд шинжлэх ухааны боловсрол, академик боловсрол олох гээд байгаа бол тэрний өмнөх боловсролыг олох гээд байгаа бол хичээл яаж сонирхолтой заах хэрэгтэй юм тийм ээ. Түрүүн дээр 14 дугаар сургуулийн нэг багш ярьлаа шүү дээ. Хүүхэд ярьж шүү тийм ээ. Би лабораториор тэрийг би туршлагаар хиймээр байна, үзмээр байна. Тэгэхгүй зүгээр онлайн түвшинд гэхээр тий. Зүгээр л би онлоор аваад. Тэр чинь зүгээр л онлол аваад байна. Ямар нэгэн лаборатори байхгүй, туршилт хийж байгаа малга байна гэдэг бол маш ноцтой асуудал шүү дээ. Ер нь тэр практиктай амьдралтай тэр туршилтыг нь хийлгэж нөгөө барьж үзүүлж тийм үү. Хамтлуулж, үнэрлүүлж, хазуулж тэгжиж боловсрол олох хэрэгтэй болж байна. Бид нар худалдаа хийх гээд 8 хийх гээд зах дээр очиход яадаг үлээ. Та бараг шатаагаад үз, хазаад үз, ураад үз, урагдахгүй гэж гал бодлон борлуулдаг үстэй. Тэгэхээр адилхан боловсролыг бас тэр чинь авч байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж өгсөй байхгүй юу? Тийм. Одоо нэг хол яваад ах шаардлагагүй юм байна. Юу гэхлээр одоо манад нөгөө нэг амар үнэтэй сургууль гэл тэгээд айгаад идэг сургуулиуд шүү дээ. British School, International School, American School, орчлон сургууль. Тэ, орчлон сургууль. Тэд нар чинь яг л тэр стандарт одоо ямар одоо энэ 21-р зуунд сургууль ямар байвал яг зохих юм бэ гэдэг стандартаар юмнуудаа хийгээл явж байгаа сургуулиуд байгаа байхгүй. Яг тэрний зардал мэдээж ирэх өндөр гарч байгаа. Тэрний одоо юу нэ чанар нь тэрийг төгсөөд гарч ирж байгаа боловсон хүчин шал өөр. Нэг хол яваад хайгаад хил даваад шаардлага ерөөсөө байхгүй. Энэ тийм энэ бодлого боловсруулж байгаа хүмүүс тэр сургуулиуд дээр очиод ямар арга барилаар яаж ажиллаад ямар орчин нөхцөл бүрдүүлээд тэр хүүхдүүдийн зүгээр нэг захихын хүүхдтэй уулзаад яриад үзэр ямар мундаг өөртөө ихтгэлтэй, ямар мундаг тийм чадвартай, ямар мундаг тийм нэг их хүсэлтэй, тэмүүлэлтэй тий энэ юм нэг ирээдүрүү бүр ингээд тэмүүлэлт нүдэн гэрэлтсэн хүүхдүүд байна. Тэгээд нэг захын сургуулийн ч юм уу яг одоо манай улсын яамнаас бодлогоор явуулж байгаа тэр сургуулийн хүүхдтэй ингээд харьцуулаад дундаж хүүхдтэй шүү дээ. Онцгой хүүхдийг харьцуулаад үзэр шаал өөр. Тэгэхээр 21-р зууны хэрэгцээ шаардлага юу байгаа юм бэ? Ийм одоо бидний сонгож аваад яваад байгаа энэ нийгмийн хэрэгцээ шаардлага нь юу байгаа юм бэ гэдгийг хол битгий явчаа байгаа хэдэн мондөг одоо сайн сургуулиуд дээр очиод жишээг нь суралцаад сургуулиудаа тийм болох л арга хэмжээ алхмуудыг л авчих л та. Ер нь бол яг л тийм. Одоо тэгээд бас нэвтрүүлгийн хугацаа маань бас нэлээд явчлаа. Одоо хэдүүлээ шийдэл рүү орё тийм ээ. Энэ ерөнхий улс хурлын сургуулийг тэр сургуулийн өмнөх боловсролыг яаж бид нар Улаанбаатар хотынхон хүүхдүүдэд чанартайгаар хүртээмжтэйгээр олох бодлогыг хэрэгжүүлэх юм бэ гэдэг шийдэл рүү орё тийм ээ. Энэ зүйл дээр ярилцъя. За амар санаад ямар бодлоготой байж байна. Түрүү ярьсан юмнууд бол ерөнхийдөө базан л та. Тэгэхээр ямар ч байсан сургууль болгон дээр тийм хүмүүжлийн эрхлэгч гэдэг юм байвал зүгээр юм биш үү? Монгол хүмүүжлийг олгодог, монгол хүмүүжлийг олгож чадж гин үгүй юу? Тийм ээ тэр хүүхдүүдийн одоо үнэхээр хүмүүжлэн зөв явж гин үү гэдгийг бас нэг барьж яадаг тийм юмтай болмоор юм уу гэж бодож байна. За тэгээд саяхан боловсролын яамнаас тэр эрүүл мэндийн хичээл гэдэг нэг сайхан юм зааж ирсэн юм аа. Энэ бол одоо нийгмийн эрүүл мэнд талаас хамгийн чухал асуудлуудын нэг байсан. Эрүүл мэндийн боловсрол одоо ганц хичээл байсан чи тэрийг авч хасаа хийж байгаа юм. Тэрийг одоо буцаагаад уг нь оруулах боломж нь байдаг бол тэр бол бас эрүүл монгол хүнийг бий болгоход их ач холбогдолтой хичээл байсан юм л да. Яг нөгөө нэг хичээл заах тэр багш нарын хомсдол тэр хүний нөөцийн асуудлаасаа болол хасаа хийчихсэн болов уу гэж харж байгаа. Тэгэхээр тэр бол хасна гэдгийн шийдэл биш. Харин тэр гарч байгаа тэр асуудлыг давж туулаад тэр хичээлээ улам төгс төгөлдөр болгох нь уг нь жинхэнэ шийдэл байсан юм уу гэж харж байгаа. Тэгээ одоо энэ өдийн цай гэдэг нэг хөтөлбөр бас явж байгаа. За тэрийг уг нь улам төгөлдржүүлээд бас нэг аятайхан хоолтой ундтай тэгээд хоол тэжээлийн үед эрүүл хоол тэжээлтэй ийм орчныг бүрдүүлмээр байгаа маа. Транс тосны асуудлыг нийслэлийн боловсролын газрын дарга тавьсан. Одоо хүртэл шийдээгүй байж байгаа. Уг нь шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа боловч одоо үнийн нэг нь хямдыг нь бодоод одоо хүртэл транс тосоор одоо хүүхдүүдийг одоо хордуулсан хэвээрэл байж байгаа. Тэгээ энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Хэцүү зүйл ерөөсөө байхгүй энэ дээр бол.
хүүхдийн түр ярьлаа боловсролын асуудлаас гадна хүүхдийн чөлөө цагийн асуудлыг цаашдаа анхаарахгүй хаячих юм бол өнөөдөр хүүхэд зөвхөн 45 минутын боловсролоос гадна амьдралын боловсрол нь байхгүй болчихвээ. Өнөөдөр англи хэл дээр сайн байж болно, математиктаа сайн байж болно. Тэр хүүхэд амьдралдаа муу байгаад амьдралын буруу нөлөөлөлд автаж байгаа хүүхдийг бол сайн хүүхэд гэж хэлэхгүй. Өнөөдөр авиас хөтөлбөр хөгжүүлээд бүжгэлдэг байж болно. Гэхдээ тэр хүүхэд гараад одоо ямар нэгэн байдлаар буруу зан үйлд орчихвол тэр хүүхэд одоо буруу хүмүүжлийн хувьд бас тоглолттой байна. Тэгэхээр би ямар сандраг хэлж байгаа сая тэр хүмүүжлийн эрхлэгч гэдэг зүйл за тэр нэр нь одоо дээр үеих байж болно. Гэтэл хүмүүжлийн асуудалд анхаардаг хариуцсан багш нартай заавал болмоор болохгүй сэтгэл зүйчтэй болмоор гэдэг асуудал ярмаар байна. Нөгөө талаас нь хүүхдүүд сүүлийн үед хорт хавдар гэдэг зүйл хүүхдүүд санаа зовж эхэлсэн асуудал болсон. Жишээ нь хүүхдүүд ходоодны асуудал яад бол өглөө үлэн гардаг. Тэгээ хичээлдээ үлэн суудаг те энэ асуудал бол бас санаа зовж байгаа. Ярих хэвээр асуудал болж байгаа байхгүй хайж болохгүй. Өнөөдөр энэс болоод саяхан би нэг нэлээд төвчээд нэг 10 жилийн хүүхэд би одоо ингээд ходоодны хавдартай болцсон гэдээ ярьж байгаа. Би маш их эмзэглсэн. Нэг хүүхдийн цаа 1000 хүүхэд байгаа. Тэгэхээр энийг манай хүүхдүүд маань өнөөдөр амьдралын зөв та нараа эрүүл мэндийн хичээлийг хасан гэдэг бол үнэхээр байж боломгүй зүйлээ. Монголд эрүүл хүнийг байхгүй болгосонтой адилхан. Нөгөө талаас түрүү хэлж байгаа тэр үдийн цай хөтөлбөр оруулж байгаа компаниуд дээр цаашдаа төрийн бүс байгууллагын хяналтыг тавьчих. Хөндлөнгийн дүнэлт гаргуулдаг байгаа чи. Юунаасаа санаа зовоод байгаа юм бэ? Бид нар энэ дээр оролцох гэхээр оролцуулдаггүй. Заримдаа мэдээлэл нь ч байдаггүй. Энэ дэр нэгдүгээр төвөгтийн байгууллагын хувьд оролцсомоор байна. Нөгөө талаасаа энэ газтай ундааны хэрэглээний асуудлыг нэг мөсөн тахлан зогсоохгүй сая Орос татгалцсан шүү дээ. Орос бүх 10 жилүүдээс газтай ундаа бол ерөөсө хүүхдийн одоо маш их одоо хор уршигтай учраас таавал эрүүл мэндийн шинжилгээ ухаануудаас мэдэх бах. Би бол зүгээр яг нийгмийн талаасаа хэлэхэд энэ бол байж болохгүй зүйлээ. Сургууль дээр газтай ундаа хэрэглэж байгаа бол сургуулийн захиралтаа тэр удирдлагуудтай хариуцлагатай тооцдог. Энэ үеийг бас бий болгооч. Би бас нэг шийдлэг хэлмээр байна. Хамгийн сүүлд нь эцэст нь бас нэг шийдлэг хэлэхэд хүүхдэд нэг номер тавьж байгаа тэр одоо ямар ч ус төрийн нам байсан те тэр жижиг томнод хамаахгүй тэрийг өнөөдөр цаашдаа утахгүй одоо томоохон шийдэл гарах гэж байна. Ус орноо удирдах гэж байна. Тэрийг нэгдүгürt манай эцэг эхчүүд маань анхаараач. Өнөөдөр хүүхдэд анхаардаг ус төрийн намаар яах юм бид нар. Тэр ус орны асуудал чухал ч гэсэн хүүхдэд анхаардаг тэр ус төрийн байгууллагыг бий болооч гэж хүсэж байна. Хоёрдугаар хамгийн сүүлд нь би хэлж ихээрээ нөгөө сургууль дээр хамгийн их юм хийгээд байгаа тэр нийгмийн ажилтнаа багшийн хэмжээнд биш тэрийг удирдлагын хэмжээнд үнэлж цалин хөлсөн дээр нь цааш шийдвэр гаргаж өгөхгүй бол болохгүй юм шүү. Энэ бол зөв нийгмийн ажлуудын маань яг хүүхдийн салбараар бид нар очиад уулзаад багш нийгмийн ажлаар уулздаг байхгүй. Хүүхдийн асуудал чи яаж юм гэдэг. Тэгээ энийг бас шийдэж өгөөч гэж хүсэж байна. Сургууль цэцэрлэг хөрөлцөөтэй хангамж одоо 98% гэж байгаа боловч ерөөсөө 2 ээлж 3 ээлжинд байгаад байна. Зүүн нь бол сургууль гэдэг маань нэг ээлжтэй байх хэрэгтэй. Бидний сайжтын зорилго бол одоо дахин төлөвлөлтөөр юм уу сургуулийнхаа хүртээ хэмжээг нэмэгдүүлж нэг ээлжтэй болгоод хүүхдийн сургууль дээр байх хугацааг нэмэгдүүлэх юм бол одоо тэр чинь хүүхдийн авьяас нь хөгжин би сонгон суралцах нэг химийнхаа хичээлийг үзэн морин хуураа тоглонд энэ волейболоо тоглоос орчин тийм ийм бололцоо бол одоо байхгүй байгаа юм аа. Хамгийн том шийдэл бол дахин төлөвлөлтөн дээр энэ сургууль цэцэрлэгийнхаа ээлжийн тоог багасгах юм. Одоо бид нар 3 ээлжтээс 2 ээлж рүү гэсэн зорилго тавьж байна. Дараандаа одоо 1.5 бүр нэг ээлжтэй болгоё. Одоо бус төгсөлтийн орны сургуулиуд бол хүүхд өдөржин сургууль дээр байна. Тэр чинь хэдий заавандаа нөгөө гар утсаараа тоглох уу, хэдий заавандаа хүүхэлдээгөө зүг ийм зав зав байхгүй шүү дээ. Тийм учраас энэ чинь хүүхдүүдийн сургуультай сонирхолтой байна. Тэндээ өдрийнхөө хоолыг идчихэж байна. Тэндээ багш нь ингээд бүх юмыг чиглүүлээ өгч байна. Одоо энэ байгаа хүүхдүүд бол зөвхөн багш ирээд хичээл заагаал явдаг. Сургууль дээр бас нэг жоохон теннис тоглолцмоор байдаг. Зааланда сакс тоглолцмоор байдаг тийм. Ийм болцоо байхгүй. Одоо багшаас асуугаад давтлага авч ихэд давтлага өрөөгөө. Ийм л байгаа юм. Хамгийн гол шийдэл бол дахин төлөвлөлтөндөө бид нар энэ сургуулийнхаа хөрөлцөө хангамжийг сайжруулж нэг ээлж рүү болох том зорилгод тавья гэж би хүсэж байна. Татврын тогтолцооноос орж ирж байгаа мөнгийг хуваарлахдаа боловсролын салбарт хуваарилдаг хэсгийг нь хамгийн түрүүнд ихсгэмээр байна. Ихсэгчээж бид нар 3 ээлжийн сургуультай 3 ээлжээр хичээлж байна гэдэг чинь дахиад 2 сургууль барих шаардлагатай байна гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр 2 сургууль нь зүгээр нэг сургууль биш. Бас тийм хүмүүсийн одоо 21-р зуунд бэлтгэгдэх ёстой хүмүүсийг бэлдэж чаддаг тийм сургууль байхыг л одоо хичээмэр. Тэгэхээр энэ нэг санхүүгийнхаа асуудлыг яаж хийх юм бэ гэдгийг нэг эргэж хараа. Ер нь бүгдөө нэг боловсролын бодлого боловсруулж байгаа нөхдүүд бид нар яг хаана байгаад байгаа. Энэ нийгэм яг хайшаа яваад байгаа. Одоо саяхан нөгөө жишээ явуулгаад хэлэхэд Nokia компанийн захирал би бүх юмыг зөв хийсэн штэ. Тэгвэл бид нар ядагдчихлаа штэ гэд ингээ уйлжсэн штэ. Манай боловсролын систем яг л тийм байгаа байхгүй. Яг тэгвэл нийгэм нь технологи нь цаг хугацаа одоо юу хөгжил өөрөө хамаагүй хурдтай яваад байгаа. Тэгэхээр бид тэр Nokia компани захирал ядаж чинь би болохгүй байна гэдгийг ойлгож штэ тий. Тэрэн шиг манай боловсролын салбар
би болохгүй байгаа юм байна гэдгийг хамгийн түрүүнд ойлгоод яг юу нь болохгүй байгаа юм бэ гэдгийг боловсруулад тэгээд ингээд шинтгэлэл их сайхан хичмэр. Нэвтрүүлэлт оролцож байгаа оролцогч маань санал хэллээ. Тэгээд яг ерөнхийдөө нэвтрүүлэг дээр ярилцсан зүйлүүдийг дүгнээд нэг хэдэн зүйл хэлье гэж бодож байна. Тэгээд түрүүн манай Амарсны доктор хэлчихлээ. Эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөр хасчихлаа гэдэг. Тэрнтэй адилхан уран зохиолын хичээлийн цагийг эрс байхгүй болгосон байгаа. Дээр нь геометрик хичээл гэж бидний үед ордог байсан. Геометрик хичээл байхгүй болж байна. Уншихгүй бол сэтгэхгүй тийм ээ. Уншихгүй бол сэтгэхгүй гэж үг. Уншихгүй бол би яриагаа илэрхийлж чадахгүй. Нөгөө монгол хүн бай гэвэл монгол хэлээ, монголоор ярьдаг, монголоор сэтгэдэг, монголоор өөрийгөө илэрхийлдэг байх хэрэгтэй. Тэр боломж нь өөрөө хаачихсан. Геометрийн хичээл орон зай баримжаа байхгүй. Улаанбаатар хотод зүгжигээ мэддэг хүүхдүүд байна уугүй юу? Наацхан. За биеийн дөрвийн хичээл дээр мэдээж баруун зүүнийн зааж байгаа. Орон зай баримжаа гэдэг зүйл өөрөө байхгүй болж байна. Тэг энийг илэрхийлдэг байсан энэ зүйлүүдийг маань боловсролын агуулга системээс аваа ичсэн байгаа байхгүй ерөнхий боловсролоос. Тэ? Тэг энэ зүйл маань өөрөө цаашаа яаж явах вэ? Нэг өдрөл багангийн хичээл дээр цээж гэдэг үгийг чээж гэж бичдэг болно гэж дүрм гараад ирсэн. Маргааш нь болно буцаа цээж юм байна гэл ингээд. Үндсэндээ юу гэдгийг монгол хэл монгол хүн байх асуудал өөрөө бас л энэ ерөнхий боловсрол дээр яригдж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр боловсролын яамны маань энэ баг дунд боловсрол ерөнхий боловсролын бодлого бол тогтвортой олон жилийн туршид явах өөрчлөлтийг хийхдээ хүндээ иргэндээ улс орныхоо үндэсний аюулгүй байдлаар орохгүй чиглэл рүү хандуулах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол одоо 2 дугаар ангийн уран зохиолын биш Монгол хэлний номон дээр аавыгаа алсан тухай кейс байгаа байхгүй. Тэгээ хүүхэд юу ойлгох вэ? Аавыгаа алччихъя гэж хэлсэн. Манай хүүхэд бариад ирж байгаа жил над дээр. Энэ юу гэсэн үг юм бэ ааваа гэх. Тэгээд тэрийг тайлбарлахад би ийцүү тий. Тэгээд тим кейсийг хүүхдэд өгүүлчихэд ямар хүмүүжил болох вэ гэдэг. Тэгэхээр энд юу вэ гэхээр боловсролын бодлого барьж байгаа газар бол боловсролын яам аа. Боловсролын яамны нөхдүүд энийхэн жаахан алсын хараагаа илүү их сайжруулаач. Энэ бол боловсролын бодлогын асуудал, монгол хүний асуудал. Цаашдаа Монгол улс оршин тогтнох тухайн асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр бол анхаарал хандуулах юм шиг боловсролын хөтөлбөр тал дээр. Тэгээд багш ямар үр дүн хүлээхийн хүүхэд хэн болохын гэдгийг тодорхой зааж чиглүүлсэн байхыг асуудал юм шиг байгаа. За хоёр дахь асуудал мэдээ дид үтсийн асуудал буюу суудлын тоог нэмэгдүүлэх асуудал бол хамгийн чухал. Өнөөдөр суурь боловсролыг сургуулийн өмнөх боловсролыг бүгд эзэмших ёстой бол тэнд суралцах боломжийг хангаж өгөх ёстой. Дээрэн дээр нэг нийслэлийн иргэдийн хурлаас тэр тогтоол гаргаад явсан тэр сургуулийн автобус гэдэг хөтөлбөр байна. Энэ бол маш сайн хөтөлбөр болсон. Одоо энэ дээр санхүүжилтийг гаргаж өгөөч. Тэр сургууль болгоо ядаж нэг автобустай байг л дээ одоо. Тэгээ цаашаага дэмжин штэ энэ чинь хөгжин штэ. Энэ асуудлыг бол анхаарах хэрэгтэй. За дараагийн асуудал бол сургуулийн багш нар маань өөрсдөө харилцаа, хичээл заах арга зүй бүх зүйл дээр бас дэвшил гаргах хэрэгтэй. Багш нар бол маш их хэмжээний ачаал байгаа. Энэ Монголын 1000 багш нарт баярлах хэрэгтэй. Гэхдээ бас зарим багш нар маань одоо бас өөрсдийнхөө арга барил дээр анхаарч эцэг эхчүүдтэй ойлголцож эцэг эхчүүдийн санал бодлыг сурагчдаа бол одоо яаж хичээлээ заах, яаж хүн болох асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Энэ ажлыг хийх хэрэгтэй. За дээр нь бол эцэг эхчүүдэд уриалахад бол эцэг эхчүүдээ энэ багш нартайгаа энэ сургуультайгаа зэрэг хамтарч ажиллаач. Тэгээ бити хүүхдтэй нэг даатгаж өчөө тэгээд миний хүүхэд сайн болох ёстой гэдээ эргээд хариуцлага нэхэд байгаа чи. Өөрөө өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө бас харилцан холбоотой тийм ээ сэтгэл гаргаж, цаг гаргаж, зүтгэл гаргаж ажиллаач гэдэг ийм зүйлийг бас нэвтрүүлэх оролцооны зүйлс хэлэх хэрэгтэй байна. За дээр нь одоо хамгийн гол зүйл сая одоо сэлэнгээг яриад байгаа зүйл байна. Энэ сэтгэл зүйч гэж асуудал тийм ээ. Энэ хүмүүжлийн асуудал дээр хүүхдийн харилцааны асуудал дээр энэ зүйлийг одоо боловсролд маань оруулж ирээч гэдэг ийм зүйл байж байна. За мэдээж ойлгомжтой. Одоо арил дээр доктор хэлж байгаа. Боловсролд оруулах хөрөнгө оруулалт санхүүжилтийг нэмэгдүүлэх ёстой. Тийм ээ гол зүйл рүү оруулъя. Тэгээ манайхан ярьж байгаа тийм ээ зөв Монгол хүүхэд гэдэг хөтөлбөр яваад байдаг. Зөв Монгол хүүхэд гэж яг юу хэлэх гээд байгаа гэдэг зүйлээ бас нээлттэй ил тод болгож өгөөч. Яг хэнийг зөв Монгол хүүхэд гэх гээд байгаа юм. Тэгээд яг зөв мүү гэхээр бас улс төрийн логик яваад байна гэж би ойлгож байгаа. Миний хувьд бол одоо тий тэр одоо тэгтэл зөв Монгол хүүхэд гэдэг маань сонголтын тухай асуудал юм уу? Үнэхээр Монгол улсын ирээдүйн болсон хүүхэд бэлтгэх гээд байгаа юм уу гэдэг зүйлүүдээ гаргаж ирэх хэрэгтэй юм байгаамаа. Тэгээд ингэсний үндсэн дээр бас Монгол улс маань одоо тэр 5-7 оюу толгой биш. Тархитолгоондоо эрдэм боловсролтой оюунтай Монгол улсын иргэн бол Монгол улсыг хөгжүүлэх юм аа. Тэгээд оюунлаг Монгол иргэний төлөө одоо хүн болгоны хичээл зүтгэл чухал байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн ургыг хүлээж авч хүрэлцсэн хүнд зочдоо баярлалаа. Тэгээд өнөөдрийн 11-ийн шийдэл нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтаа баяртай.